тэгэхээр одоо та бүхний өмнө дархны төмөрлөгийн үйлдвэр хувьчаад компани ерөнхий захирал үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн ерөнхийлөгч Бадчавхлан таныг одоо энэ дэрнээ урьж байна. Сэлэнг аймаг өнөөдөр ганц одоо газар тариалан гэдэг юм уу жижиг дунд үйлдвэр гэдгээр бол мэдээж хөгжөөд хол цаа явахгүй. Тэгэхээр өнөөдөр бол дархан сэлэнгийн бүст манай дархан төмөрлөгийн үйлдвэрээс амжилттай хэрэгжиж байгаа уул уурхай металл ургийн зохицолбор төслөө давч танилцуулъя. Томоохон үйлдвэрүүдэд дагж иж жинхэнэ жижиг дунд үйлдвэрээр бүрэн утгаараа хөгждөг юм байна гэдгийг бол сүүлийн 26 жил харуулж байгаа гэж ойлгож байгаа. Энийг ч манай аж үйлдвэрийн яам маань маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Үүнийч нэг жишээ нь бол одоо төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлагдсан. Төр засаг дэмжиж байгаа. Тэгээд дээр нь бол бас нэг жоохон уялдаа холбооны асуудлууд байгаа. Ялангуяа дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийг гадаадаас авахыг хориглохоо гэж байгаа. Энэ бол төрийн болон орон нутгийн худалдаа авалтууд дээр хэрэгдэг боловч одоо худалдаа ажиллагааны газар очихоор өсөлтөөний хуулиар зохицуулагддаг. Одоо энэ механизмыг гаргаж өгөөд өнөөдөр яг манайх шиг төмрийн энэ томоохон мега төслөө дэмжиж явал энэ бол цаашдаа зөвхөн ганц дархан төмөрлөгийн үйлдвэр дархан сэлэнгийн бүсэл нутгаар тогтохгүй нь бол Монгол улсын хэмжээний томоохон төсөл. Энэ төслийн одоогийн зүгээр ойролцоог өртөхөд 800 сая долларын асуудал явж байгаа. Өдөрт одоогийн байдлаар 200 сая долларын асуудлыг шийдсэн байна. Энэ мэтлэн хоёр уурхай дээр баяжуулах үйлдвэрүүдэд барьсан. Баяжуулах үйлдвэрүүд маань 250 цагт 250 тонн, цагт 500 тонн, цагт 750 тонны хүчин чадалтай үйлдвэрүүд байгуулагдсан. Энэ нь болохоор жилийн бүтээгдэхүүнээр авч үзвэл 1 сая тонн, 2.5 сая тонн, 3.5 сая тонн. Тэгэхээр нийтдээ 7.5 сая тонн өөрөө баяжуулахад байгуулсан. Мөн төмөрлөгийн үйлдвэр дээр жилд 1 сая тонны хүчин чадалтай наадам ажиллах үйлдвэр байгуулсан. Энэ одоогоор бол Монголд бол хамгийн том наадам ажиллах байгаа. За наадам ажиллахын ажилд бол зайлшгүй цуг хамттай байх хаягдлын аж ахуйг байгуулсан. Энэ бас Монгол улсад одоогоор хамгийн том хаягдлын аж ахуй байгаа. 95,000 м2 бүрэн геомембран хочмолтой ийм хаягдлын аж ахуй байгаа. За энэ наадам баяжуулалтаас гарсан бүтээгдэхүүнээ одоо цааш нь шууд ангижуулсан төмрийн үйлдвэрт төгөөд болгож хэрэглэнэ. Энэ шууд ангижуулсан төгөөдийн өнөөдөр чадвал бид энэ 5 сартаа багтааж шаваа тавьад эхлэх гэж байна. 6 сараас бол барилгын ажлын суурь нь бол ажиллаад эхэлнэ. Бид нар Канадын шууд ангижуулсан төмрийн үйлдвэртээ тэргүүлэгч компани Хаач гэдэг компани зөвлөмжтэйгээр сонголт хийгээд Финлянд, Германы хамт Autotech гэдэг компанитай бид нар basic engineering гэрээгээ зурсан байгаа. Тэгэхээр тэд маань бас яг манай үйлдвэр дээр тааруулахаар layout буюу одоо яг зургийн байрлалын зургийг өгсөн. Тэгэхээр бид нар одоо энийг 6 сарын эхэнд бол яагаад гэхээр манай байрлалын өдөр шахуу учраас 6 сартаа бол суурийнхаа ажлыг эхлүүлнэ. За энэ бол 24 сарын дараа барьж дуусгах нь уурхайнуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулаад уурхайнуудаа нээсэн, уурхайг нээгээд мэдээж зүгээр нэхгүй тэд зөв буюу байгаль орчны үнэлгээ бүх бичиг баримтаа одоо бүрдүүлж мэргэжлийн салбарын яамнаас зөвшөөрлөө аваад уурхайнуудаа нээсэн байгаа. Өнөөдөр бол зохих хэмжээний үйлдвэрийн одоо өртөг зардлыг хянсан маш оновчтойгоор маш сайн ажиллаж байгаа манай залуучууд. Ерөнхийдөө төслийг бид бол 2 үе шатанд хуваасан байна. Нэгдүгээр үе шатанд нь бол одоо төмрийн үйлдвэрээс наадам баяжмал хүртэл наадам баяжмалыг хүртэл байгуулахын тулд бид уурхайгаа нээгээд дараагаар нь өөрөө соронзон баяжуулахаар баяжуулж мөн дараагаар нь тэрийг ахин наадам баяжуулах үйлдвэр бариад түрүүгээр нэгдүгээр боловсролтой. Наадам баяжуулалтаас хойшоо бол 2 дугаар шатны боловсрол. Энэ дээр бол яг жинхэнэ бидний яриад байгаа одоо шууд ангижуулсан төмрийн үйлдвэр байгуулагдсан байна. Энэ шууд ангижуулсан төмрийн үйлдвэр байгуулагдсанаар бусад төрлийн бүтээгдэхүүнүүд хийхэд бол ямар ч асуудалгүй болно. Манай үйлдвэрээс тэр түүхийдээ хөдөлж аваад бусад одоо бидний яриад байгаа жинхэнэ кадастр хөгжил бол энэ дээр өргөн утгаараа хөгжнө. Тэгэхээр бид нар бол одоо яг 2016 он буюу одоо бид нар авцамаа тавьж байгаа. Тэрэн дээр явж байгаа. Тэгэхээр шууд ангижуулсан төмрийн үйлдвэр маань бол 18 онд бол ашиглалтанд орчихно гэж тооцоолж байгаа. Тэгээ 19 онд бол бүрэн хүчин чадлаараа ажиллана.
Энэ үед бол одоо жинхэнэ кадастрын хөгжөлтэй байна. За өмнө бас бид үтсэн асуудлууд дээр бол би өшөө тодруулж хэлэх зүйтэй. Бид цахилгаан хангамжийн асуудлуудыг бол одоо манай Сэлэнг аймгийн Хэрүү сум дээр бол хойдвартай томоохон дорх ураа автомат дэд станц байгуулсан. Цаашаа төмөртөө орохоор 50 км 110 кW-ийн цахилгаан номжуулах агаарын шугам барьсан. Мөн төмөртөө орохоо дээр төмөртөө дэд станц барьж ингээд цахилгааны эрчим хүчээр хангах жишээ. Мөн та бүгд саяхан манай нээлтийг эзэн байгаа Сэлэнг аймгийн Хэрүү өдөр суман дээр бид монголчууд анх удаага 40 км төмөр замыг зөвхөн өөрсдийн үндэсний компаниуд, үндэсний мэрэгчлэнүүд өөрсдөө тавьж дуусгалаа. Энэгээр бол бид бүхэн монголчууд бид бол төмөр замаа тавьж чадах юм аа гэдгийг нотолсон гэж ойлгож байна. За мөн нодлон Сэлэнг аймгийн 3 сум Жавхланд Ерөө өдөр сумыг холбосон 102.8 км хатуучлалтай авцамын ажлыг эхлүүлсэн. Яг нь нодлон бол арай жоохон оройтож эхэлсэн боловч бид 102.8 км-ийн бараг 3.1 30 гаруй км-ийн газар шуурны ажлыг хийцээ яваа. Мэргэжлийн компани цаана хоолойгоор хоолойныхаа ажлыг хийгээд явж байгаа. Энэ дээр газар шуурны үйлдвэр дээр нь бол зөвхөн манай төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар уурхай дээр 100 хэд одоо зам дээр 250-аад ингээд нийт бараг 400-аад ажилчид маань энд ажиллаж байна. Тэгэхээр бид бол энэ 102.8 км төмөр зам нь бас л анхны тохиолдол болох юм байлаа. Тэгэхээр бид нар бол төмөр замаад үндэсний компаниуд тавьж чаддгийм байна гэдгийг нэгдүгээрт нотоллоо. Хоёрдугаарт одоо авцамаа 100 км-ээр тавихад асуудалгүй байна гэдгийг нотлохын төлөө зориод ажиллаж байгаа маа. Бид бүхэн энэ металлургийн үйлдвэрээ бариад дууссаны дараа бол одоо бидэнд одоо яаж хандах вэ гэхээр одоо жишээ нь бид бол гаргасан бүтээгдэхүүнүүдэд барилгын салбарт нөлөөлж болж байна. Мэдээж арматур одоо угуу нэгч гэдэг юм уу бүх төрлийн барилгын төмөр эдлүүдийг бол хийж болно. За уул уурхай гэж жишээлбэл одоо миний түрүүний ярьдаг гам бөмбөлгийн үйлдвэрлэлүүд өснө. Автомашин үйлдвэрлэлээр бас мэдээж хэрэгтэй. Нэг автомашин үйлдвэрлэхэд 20,000 төрлийн деталь ордог гэсэн тэднээс чадахыгаа манай дотоодын жижиг дунд үйлдвэрийн маань авч хийгээд ёстой тэр бидний ярьдгаар Toyota компанид юм уу, Mercedes-Benz компанид юм уу тэр чанарын өндөр түвшинд нь хийгээд нийлүүлэхэд бол боломжгүй зүйлүүд байхгүй гэж харж байгаа. Тэгээд металл эзэн үйлдвэрүүд ойлгомжтой өнөөдөр бид нар дуутаа шилээрээ хийж чадахгүй л явж байгаа. Энэ бүгдийг хийх хэрэгтэй. За инженерийн шугамж өгчөөд тэр эцсийн зорилго бол бид нар төмөр замын ирээсэн. Нөгөө талаар бид бүхэн энэ бос салбаруудад зөвхөн бүтээгдэхүүн борлуулаад зогсохгүй бас жижиг дунд үйлдвэр бусад одоо Сэлэнг аймаг дархан уул аймгийнхаа компаниуд одоо хов хүн болон аж ахуйнуудаас худалдаа авалтуудыг мэдээд шийд таарна энэ дээр хөдөлмөр хамгаалалт хэрэгсэлж гэдэг уулуурхай дээр одоо бид экскаваторын шүүд одоо засвар үйлчлэгээ бүхэл зүйлүүд аваад металл хийцүүд бол мэдээж зөндөө хэрэглэгддэг. За гал төсвөртэй материал гэж чухал юм байгаа манай үйлдвэр дээр. За бас сав баглаа бодлын үйлдвэр ядгалаад бид 1 тонн 2 тонны биг баг үеийн уутуудыг ч гэсэн бид худалдаа авалт хийж таарна. За энэ төмөр тайршин үйлдвэр энэ бол одоо манай үйлдвэр бас маш чухал салбарын нэг. Өнөөдөр бид нар үндэсний аж үйлдвэрийн зүйл дээр ч гэсэн энэ бүгдийг бол ярилцж байгаа. Энийг бол дотоод бас үйлдвэрлэхэд болохгүй зүйл байхгүй. Бидэнтэй удаан хугацааны гэрээ байгуулад дотоодын түүхийдээ ашиглаад энийг хэрэглүүл өнөөдөр бидний худалдаа авалтан дээр хамгийн өндөр жин дагдаг бүтээгдэхүүнүүд бол энэ төмөр тайрш, одоо ферромарганц, силиц гэх мэт ийм бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ дээр ч гэсэн ажиллахад бол боломжгүй зүйл байхгүй. Мэдээж өнөөдөөс гарах ач холбогдлуудыг бол бид дурдчих. За ойлгомжтой үндэсний дотоодын бүтээгдэхүүний хэмжээ өссөн үндэснэр эдийн засгт бол хойноор оруулна. Мөн ам бүтээгдэхүүний зах зээлийн ханга гадагшаа гарах валютын урсгалыг хаах. Энэ бол маш том асуудал байдаг. Бид нар бол гам бүтээгдэхүүнөө ерөнхийдөө 100% шахуугаар гаднаас судалдаж авч байгаа. 90% шахуу. Тэгэхээр энэ дээр бол өчнөө одоо бидний нөгөө л арай гэж цуглуулсан мөнгө маань валют маань ингээд гадагшаа гараа явчихдаг. Энийг зогсоод өгдөг бол маш том асуудал. За мэдээж ажлын байр бол би бол таараа. За одоо бүгд авцаан дээр ихэд мэдээж авцаан арчлах азаагаас өсүүлээ. За манай төмөр зам дээр ихэд одоо үгүй ажлын байр нь гараад Монголын төмөр зам
ажлуудаа 10-20% ажлын байраар нэгдэл явж нэмэгдээд. Тэгээд тэр дээр нь депо вагон засвар одоо үйлчилгээ өшөө дээр нь хүмүүс бол мэдээж нэмэгдэж таарна. За үйлдвэр бид нар аж ахуй одоо уурхайгаа нэмэгдүүлэхэд мэдээж ажлын байр нэмэгдэнэ. Дахиад хамгийн үйлдвэр байгуулахдаа дахиад мэдээж ажлын байр нэмэгдэнэ. За улс орон нутгийн төсөвт бол мэдээж дотор нэмэгдэж таараа барилгын үн бууруулахад мэдээж нөлөөлнө. Гэтэ барилгын үн зөвхөн бууруулаад тогтохгүй чанар гэдэг асуудал бол яа харахгүй яригдана. Барилга бол 1-2 жилийн асуудал биш байдаг. Энэ бол стратегийн бүтээгдэхүүн арматур бол. Тэгэхээр барилга маань ямар сайн чанарын арматур ашигласнаас ямар сайн барилга болох вэ гэдэг бол ойлгомжтой. Дээр нь хөдлөөс маш сайн чанарын хөдлийн цемент аваад манай дархан төмөрлөгийн арматурыг хэрэглэсэн байхад бол үнэхээр барилга бол найдвартай болно. Жишээ нь би одоо арматур дээр аваад үзэхэд манай арматурын стандарт гэдэг Япон стандарт байдаг. За хятадаас импортод орж ирж байгаа арматурууд бол үнэхээр чанарыг бол энэ шилж мэдэхгүй. За мэдээж шинэ дэвшилтэд техник технологи нутагшуулснаар байгаль орчин сөрөг нөлөөлөл багтаа. За энэ дээр бол бид бол маш их анхаарсан юм аа. Бид нар шилдэг тэргүүний технологиг авъя гэдэг утгаараа бид нар Европ стандартын үйлдвэр байгуулж байгаа. Энэ маань ч бол байгаль орчин талаас байнгын дэмжлэгтэй одоо эко жинхэнэ байгаль орчинд ээлтэй технологи байна. Шилдэг технологи. Тэр ч утгаараа онтой байна. За мэдээж төслийн дагаад автодын төмөр зам цахилгаан хангамж бол орон нутгийн иргэд сэлэнг нутгийнханд маань бол мэдээж өргөж өгнө. Тавтаа тухта замаар уулзна. Даглаад төргөн эмнэлгийн тусламж авсан ч гэсэн автозамаар явна гэдэг бол хэлхийн аргагүйгээр тус болж байгаа ойлгомжтой. Тэгээд жижиг дунд үйлдвэр кадастр хэлбэрээр хөгжүүлнэ гэдэг бол би түрүү хэлсэн. Тэгэхээр энэ дээр дагаад зөвхөн өнөөдөр манай сэлэнгчүүд маань газар тариалан жижиг дунд гэжсэн бол өнөөдөр төмөр бүтээгдэхүүн боловсруулдаг өшөө өөр компаниуд бол нэмэгдэнэ гэдэг нь бол тодорхой. Сэлэнг төмөн маань ажилтаа газар тариалан жусад би өөрөө сэлэнгийн хүүхэд. Тийм учраас би бол сэлэнгийнхнийхээ аюул эрхлэлтийг бол маш сайн мэдж. За яг энэ дээр би дурдаагүй ач хамгийн том ач холбогдлыг хэлчихье. Аливаа үндэстэн бол үндэсний аюулгүй байдал гэж байдаг. Өнөөдөр бол үндэсний аюулгүй байдлыг бол тэр болгоно одоо цэрэг дайны зорилтоор бол ярих бол жоохон очир дутагдaltaй болсон. Хамгийн гол нь бол эдийн засгийн аюулгүй байдал гэдэг юм байна. Өнөөдөр манай Монголын эдийн засаг бол зөвхөн малажхан цөөхөн бүтээгдэхүүн уул уурхай түүхийд дээр суурилсан эдийн засаг. Энэ бол маш хэрэг эдийн засаг. Өнөөдөр та бүхэн харж байгаа зөвхөн уул уурхай бүтээгдэхүүний үн унахад өнөөдөр бидэрт яаж нөлөөлж байна. Тэгэхээр энэ бол үнэхээр эмзэг эдийн засаг байна. Ийм эмзэг эдийн засаг бол үнэхээр маш аюултай. Энэ бол бусад орны нөлөөлөл буюу жинхэнэ үндэсний аюулгүй байдал бол энэ дээр яригдана. Тэгэхээр бид бол одоо энэ эдийн засаг аль болох нөгөө яриад байдаг солонгоруулах, төрөлжүүлэх. Энэ дээр одоо томоохон үйлдвэрүүдэд тусалж дэмжиж төр засгаас дэмжиж өгвөл бид бол цаашдаа тэр кластер гэдэг утгаар бид маш олон үйлдвэрүүдийг хөгжүүлж үлдэх босгох чадвартай бол маш олон аж ахуйн нэгжүүд үйлдвэрүүд зөх хэмжээний чадвартай болоод ирвэл бидний эдийн засаг бол тэр болгон гоо байхгүй. Яагаад гэвэл бид нар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулж, орлого экспортлогч болсон байна. Яг харамсалтай нь бид одоо 26 жил болох та төдийлөн хувийн хвшлээ бол дэмжиж чадаагүй яваа. Одоо манай үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс судалгаа гаргахад бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг шилжсэн хүртэлх хугацаанд бол ер нь 20 гаруй тэрбум долларын худалдаа авалт төр засаг маань хийсэн байдаг. Энэ 20 гаруй тэрбум долларын худалдаа авалтаар уг нь үндэсний компаниудаар дэмжигдсэн бол өдөрт бид нар нэг энэ зэргийн түүхийдийн уналтанд нөлөөлөд ингэж эдийн засаг маань илгээрээ хэвтэхгүй л байхаас нь. Гэхдээ одоо яах вэ? Ингээд өнгөрсөн юм одоо бид өхөн яриад яг өнөөдөр ганц авах юм байна. Одоо өнөө аж үйлдвэрийн яам энэ дээр бол маш сайн ажиллаж байгаа. Бид бүгдээ бүр манлаж ажиллаж байгаа хувийн компаниудаа. Тэгэхээр бид нар ч гэсэн өнөөдөр бид баялаг бүтээгчид бид Монголын иргэд бид бүхэн ч гэсэн доо хоолойгоо өргөөд энэ аж үйлдвэрийн яам шиг ингэж аж үйлдвэрээ үйлдвэрлэлээ дэмжихгүй бол Монгол улс маань явахгүй юм байна. Өнөөдөр бид алин болгон одоо тэр ёстой нэг гандагийн дэжээр тагтаах шиг гэдэг шиг байнгын нэг ийм халамжийн бодлогоор явах юм бэ. Өнөөдөр аливаа ор аж үйлдвэрээр хөгжиж ижил дээр орон хөгжөхдөө бол бат бөх сууртайгаар хөгждөг. Тийм учраас одоо аж үйлдвэрийн яам болон Сэлэн аймгийн
цэцэргийн намын газарт баярлалаа. Энэ чуулганы хийсэн. Манай Сэлэнгийн баялаг бүтээгчд болгон Сэлэнгийн арт иргэд аж ахуйн нэгжүүд хөдөлмөрчд маань энэ чуулган дээр оролцож байгаа дархан төмөрлөгийнхөө нэрийн өмнөөс энэ том төсөл амжилттай явж байгаа гэдгийг дуулахыг бид одоо алсыг авч урт хугацаанд сэтгэж ингэж дадаастай ажил бол улс орн маань хөгжөхөд бол бэлэн байгаа гэсэн ийм өдрөг сайхан өгөөр илтгэлээ дуусгая гэж бодож байна. За та бүхэнд баярлалаа.